бүх төлөөлөгчдөө хандаж мөн энэ мега төслийг хариуцж байгаа төслийн нэгж хамт олондоо хандаж бас нэг зүйлийг уриалмаар байна. Тэр бол зарчмын санал. Юу вэ гэхээр төр хувийн хвшилтийг өрсөлдөхгүй. Засгийн газрын зүгээс бол төр хувийн хвшилтийг өрсөлдөхгүй гэсэн байр суурин дээр байгаа. Нийслэлээр ч гэсэн бид нар өрсөлдөх ёсгүй. Хувийн хвшилтээр өрсөлдөхөр төслийг хэдүүлээ ярилцж байгаа. Цаашид бол энэ мега төслөөс бол хасах саналтай. Энэ бол зарчмын байр суурь. Одоо юу вэ гэдээ бас та бүхэн гайхаж байгаа. Энэ бол зочид буудлын нэг төсөл байгаа. Тэгэхээр энэ мэт цаашид энэ анхаарах зүйл бол нэгдүгээрт энэ зарчмын байр суурьнаас хандхад бол ийм байна. Хоёрт нь бол төр хувийн хвшлийн түншлэлээр хийх төслүүд бол байна. Тэгээ энийг бол мэдээж эхний шатанд бол төр орж ирэхгүй учраас төр хувийн хвшил бол түншиж байгааг бол ойлгож байна. Тэгэхдээ та бүхэн маань энэ дээр санал санаачлагаараа цаашид төр яаж гарах вэ гэдэг дээр төлөвлөлт гаргаж ажилламаар байна. За энэ бол миний зарчмын байр суурь. За ингээд 3 асуулт байна. За эхний асуулт бол сая 2025 оны эхний 3 сараар манай эдийн засгийн өсөлт бол 2.4 болж буурлаа. Өмнөх 24 оныг ярих юм бол хэдүүлээ эхний 3 сар 7.9% бол эдийн засаг өсөж исэн. За энэ бол эдийн засгийн өсөлтийн энэ бууралт бол одоо бүх төвшөнд бол мэдрэгдээд эхэлсэн байна. Тэгэхээр энэ төслүүдээ бид нэр бас нөхцөл байдал цаашид үргэлжлээд өөрчлөгдөх нөхцөл аль төслүүдээ илүү урьдчилж явуулах уу, аль төслүүдээ бас хойшин явах уу гэдэг дээр бол анхаарах хэрэгтэй. Тэгэхээр түрүүн бас хариулж ийн л да. Boston Consulting Group-ийн Matrix байна гэдэг. За тэр Matrix бол илүү стратеги гаргахад ашигладаг бол Matrix аа. Тэгэхээр яг энэ төслүүдээ бид нар оноог нь өгөөд ирэмблээд ийм зүйл гаргацсан байна уу? Тэгэд нөхцөл байдал яаж өөрчлөхөд алийг нь төрүүлж явах вэ гэдэг дээр маш сайн ойлголцод одоо хүрсэн байна уу? Тийм байгаа бол та бүхэн тэрийгэ танилцуулаач ээ. За нэг. Хоёрт нь энэ танилцуулгууд донд төр ажлын байр хэд бий болох юм бэ? Байнгын ажлын байр хэд бий болох юм бэ? Энийг тоогоор нь илэрхийлмээр. Мэдээж одоо нэгнгүү бол бид нар бол өнөөдөр мэдэж чадахгүй ч гэсэн ойролцоогоор бид нар эдийн засгийн үр ашиг тооцооллын дагуу тэдэн ширхэг ажлын байр бий болох юм байна. Төр ажлын байр 25-аас 27 онд тэдэн ширхэг болох юм байна ч гэдэг юм уу. Яг ийм дарааллаар нь ажлын байрны мэдээллийг гаргаж өгөөч гэсэн. Тэгээ ийм асуултыг одоо хоёр дахь асуулт болгож асууя. За гуравт нь бол энэ сэлбийн үерийн далангийн ажил байгаа юм. Өнгөрсөн жил 10 сард ингээд бас орон нутгийн сонгуулийн үеэр бид нэр уулзалт хийсэн. Дараа нь бид нэр 12 сард бол бид нар бас хороодоор явж уулзалт миний бие бол уулзалт бол хийсэн. Энэ үед бол иргэдүүд бол асуужсэн. Тэгээд одоо ч гэсэн 100 болж байна тий. Тэгээд энэ үерийн далангийн ажил ямар шаттай хэдэн хувьтай явж байна? Яг хэдэн оны хэдэн сарын хэдэн гэхэд дууссан байх юм бэ? За энэ дээр бол түрүүн бас товч бас бүрэн бол хариулж дуусаагүй. Тэгэхээр энэ дээр бүрэн хариулт авъя. Нэмээд одоо миний асууж байгаа энэ дууслаа гэхэд энэ шавар шавхаатайгаа хутгалцсан ийм нөхцөл байдалтайгаар дуусах юм уу? Тэгээ байглаараа ургахыг хүлээх юм уу? Одоо энэ ингээд онгичаа айцсан газрууд дээрээ бас тохичлт хийх юм уу? За энэ дээр бас та бүхэн бүрэн хариулаарай. За тэгээд энэ дотроо бас багтаага түрүүн 46 тэрбумын хохирол гарсан гэсэн тооцоо судалгаа байдгаа гэж хариулж ирсэн. Тэгээ яах аргагүй энэ иргэд хохирсон байна. За энэ дээр энэ хохирлыг яг хэн барагдуулах ёстой юм бэ? Энэ дээр бас нэг та бүхнээс бас хариулт авъя. Баярлалаа. Төслийн нэгжээс Баатар дарга.